Сайн байцгаана уу? Гэр харилцааны тухай подкастын маань 13 дахь дугаар хүрч байна. Энэ удаагийнхаа бол миний соло дугаар байгаа. Тэгээд подкастын маань анх удаа сонсож байгаа хүмүүс байх юм бол подкаст маань Тавтаа морил намайг Око гэдэг харилцааны коуч, хүн амжууч мэргэжилтэй нөхөр хоёр хүүхдийнхээ хамт Сиэтл хотод амьдардаг юм бүсгүй байгаа. Тэгээд одоо манай подкаст маань 350 хүнтэй болсон, subscriberтай болсон байгаа. Тэгээд цааш нь энэ хүртэл хүмүүс түгээгээд, лайк, шеэр хийгээд, коммент үлдээгээд subscribe хийсэн та бүхэндээ маш их баярлалаа. Өнөөдрийн маань сэдв болохоор ерөөсөө тэр чигтээ өөрийгөө уучлах, бусдыг уучлах, ер нь яагаад ер нь бид нар уучлах хэрэгтэй юм бэ гэдэг талаар илүү дэлгэрүүлж ярья гэж бодлоо. Амьдралаа, харилцаагаа сайжруулах гэд бид нар одоо бүх сайнараа хичээгээд байхад үл мэдэгдэх хүч ч юм уу хойноос ингээд татаад байгаа юм шиг тэгээд дахиц гаргая, урагшлая гэхээр нэг юм ахиц гаргаж чадахгүй байгаа юм шиг санагддаг уу? Ер нь та нарт байсан уу? Надад бол тийм үе би амьдралынхаа туршны хэд удаа надад бол тохиолдсон, таарсан гэж би боддог. Тэгээд энэ талаараа мэдээж эргэцүүлж тунгаагаад бас дараа нь коучингийн програмд суужгаад тэгээд миний ойлгосон зүйл хэр хүнийг ерөөсөө хойшин татдаг хэдхэн зүйл хүн дөрөв байдаг. Тэр нь болохоор бага насндаа авсан сэтгэлийн шарах буюу андуу ташаа итгэл үнэмшил, айдас, тэгээд нэг limiting belief гэдэг одоо хязгаарлагдмал итгэлтэй. Тэгээд дээрэс нь өнөөдрийн ярих байгаа сэдв буюу өнгөрсөнд гаргасан алдаагаа уучлж чадахгүй байх нь биднийг ерөөсөө ураг шалгахад маань маш их саадуулдаг. Тэгээд бусдыг болон өөрийгөө уучлах гэдэг нь өөрөө тэр чигтээ өөртөөгөө харилцах харилцааны бас нэгэн суурь элемент байдаг. Тэгэхээр бусад хүн одоо таныг шахлуулсан бай гэж бодъё. Тэгээд тэр хүнийг уучлах нь ерөөсөө юм цаг хугацаатай холбоотой тийм үйл явц байдаг бол нөгөө талд нь хүн өөрийнхөө алдааг юм уучлж чадахгүй байна гэдэг нь дотроо гимшил, дэвчгүүртэй сэтгэл мэдрэмж ингээ тээцсэн тэрийгэ бариад явуулахгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр бусдыг нөгөө уучлахаас илүүтэй хүн өөрийгөө уучлахын тулд тэр ичгүүртэй байдлыг уудалж ойлгож түүнийг явуулах нь аюул чухал. Тэгээд энэ нь мэдээж хэрэг түрүүний хэлсэнчлэн цаг хугацаа бол мэдээж ордог. Тэгээ хүн хүнээсээ энэ нас шалтгаална. Тэгэхээр одоо хэн нэгэн хүнийг уучлахыг хүсэхгүй бас дээрэс нь бид уучлмааргүй байна гэх юм бол тэр бол мэдээж хэрэг таны сонголт ирэх боловч нөгөө талд нь өнгөрсөнд одоо бид нэр өөрсөндөө бас нэг алдаа гаргаад тэрэндээ ингээд гэмшдэг шүү дээ. Хүний алдааг шүүмжлэн өөрийнхөө алдааг шүүн. Тэгэхээр нөгөө тэр алдаануудыг сөхөөд ичвэртэй байдлыг одоо нэхэн санаад тэгээ өөртөөгөө сүрэг яриад өөрийгөө шүүмжлээд тахаар бид нэр өөртөөгөө болон бусадтай нөгөө харилцаагаа сайжруулж чадахгүй. Тэгэхээр ерөөсөө өөрсдийнхөө хамгийн сайн хувилбар болох боломжоо ингээ блоклж идэг гэсэн. Тэр өнгөрсөнтэйгөө би бол нөгөө зуралт гэдэг юм бол ерөөсөө биш. Өнгөрсөнтэйгөө хамгийн гол нь хурдан тэрийг ойлгоод ив найрамдал тогтоогоод тэгжээж бид нэрээ одоо цагтаа илүү тайван альва нэгэн зүйл нөгөө уурлахгүй бухимдахгүй триггерд боллоо гэхэд өдөөдж шүү те. Окей гэдэг нэг цаашаа явахд илүү юм тайван. Тэгээ ирээдүр рүү илүү хүчтэй юм зоригтой халахна гэсэн. Яагаад гэвэл өнгөрснөө мэдсэн, одоо би хэн байгаа вэ гэдгийг мэдсэн, одоо хайчих байгаа гэдгийг мэдчихэж байгаа учраас хүн илүү зоригтой халах мэддэг гэсэн. Тэгэхээр өнгөрснөө ойлгоод тэгээ нөгөө нэг бусдыг болон өөрийгөө уучлах нь хамгийн гол нөгөө бидний хүсэж байдаг чанартай сайхан харилцаа бий болгоход хамгийн чухал үүрэг оролцоотой. Тэгэхээр дээрэс нь бид нэр зориод хүсэж байгаа тэр зорилго тэмүүлэлт маань хүрэхэд сайн болоотой тий. Тэгэхээр яагаад тэр зорилго тэмүүлэлт маань одоо энэ уучлал саад болоод идэг вэ? Уучлахгүй байх нь саад болоод идэг вэ гэхээр хүнийг уучлж чадахгүй байх нь одоо мэдээж хэрэг маш их уур бухимдал тээж явна гэсэн үг тий. Тэр бухимдлыг тээж явах нь хүнээс бас өөрөөс нь энерги шаардж байдаг. Тэр энергийг өөрийнхөө хийх гэж байгаа зорж байгаа тэр утга учиртай зүйлдээ зарцуулах нь биднэрт нэг урт хугацаанд сайн үр дүн авчрах гэдэг юм тий. Тэгэхээр өөрийгөө уучлж чадахгүй байх нь хинт хамгийн охиролтой вэ гэхээр биднэрт өөрсөнд маань оргилд үе өөрийгөө уучлахгүй өөрийгөө химлээд харж би л охирно гэхээс өөр босод хүн охирохгүй шүү дээ тий. Бид нэр ингээд бусдыг уучлая, өөрийгөө уучлая, за энэ өнгөрснийг ингээд мартыг хаяа орхиё гэж боддог боловч бид нэр ингээд шууд уучлж чаддгүй. Тэгэхээр уучлал маань өөрөө нэг жижигээр ингээд талхам авч иж юм сайжирдаг тийм үйл явц. Тэгээ процесс хийж байгаа юм чинь мэдээж хэрэг энэ цаг хугацаа. Тэгээ биднээс өөрсдөөс маань зориулалт маш их шаардж байдаг. Тэгэхээр одоо тэнд чинь нэг юм үе шат гарч иж байгаа гэсэн үг тий. Тэгэхээр уучлал маань өөрөө дотроо бас 5 үе шатаас бол бүрддэг. За уучлалын үе шатын нэгдүгээрх нь хөшөө авахыг хүсэх. За энэ нь болохоор мэдээж хамгийн доод түвшнийх бөгөөд намайг одоо өтгсөн хүнийг яг адилхан өтгөж заавал хариугаа авах гэдэг ч юм уу. За нөгөө хүнээ санаатаагаар одоо шархлуулах бодолт хийж байгаа гэсэн үг тий. Мэдээж хэрэг энэ бол харилцааг сайжруулахгүй тодорхой асуудлыг шийдэхгүй харин ч улам харилцаагийн маань сөрөг болгоод одоо
харилцаа маань нуруу унахад бол ингээд ойртноо гэсэн. Тэгэхээр хүнийг зовоогоод одоо түүнээсээ аз жаргал одоо бий болгож бид нар бол чадахгүй тий. Тэгэхээр энэ бол одоо яхав зүгээр яг тухайн момент хүн ингээл амар ууралцсан байх үедээ гаргаад зүгээр ёо өстө нэрээ чамааг дэ тэгэндээ ингэндээ гэд хүний одоо байглаас ингээд гаргаж ирдэг нэг тийм үйлдэл тэрнээс биш ингээд бүр ингээл амар хөшөмзөн санаал тэрийг удаан хийгээд явдаг хүн бас их хуур байхаа гэж би найдаж байна. За хоёрдугаар үе шатн бол нөгөө уучлаас татгалзах буюу энэ бол маш хэвэн. Тэг өөрийг ингээд шархлуулсан хүнээс өшөө авъя гэж яг бодохгүй ч гэсэндээ одоо хүртэл ингээд гомдол бухимдалт хийгээд нөгөө хүнээ бодохоор л юм таагүй мэдрэмж юм сэтгэл хөдлөлөө одоо мэдэрсээр байгаад байгаа тэр үе. Тэгээ энэ үеийг даваад гарчих юм бол 3 дугаар үе болох болцолтойгоор уучлах шат руугаа орж байгаа. За энэ үе таныг нөгөө гомдоосон хүн чин сэтгэлээсээ уучлалтгүйгээд за буруу хийсэн зүйлдээ хариуцлага хүлээгээд дахиад ийм зүйл гарахгүй гэдэг одоо амлалт өгөх үед та тэр хүнийг уучлахад бэлэн байгаа гэсэн. Мэдээж хэрэг нөгөө хүн маань одоо танаас уучлалт гуйхгүй байх юм бол та уучлахгүй нөгөө хүн чинь уучлалтгүйгаа за тэр хүн ингэвэл тэгвэл би тэр хүнийг уучлана гэдэг тийм болцол тавьж байгаа үе. За энэ үеийг давхаар 4-р үе буюу хувиран өөрчлөгддөг үе шат. За энэ үед нөгөө хүн маань уучлалт хүсээгүй байсан ч хамаагүй хүн өөрийнхөө төлөө би сэтгэл зүйн эрүүл мэнд болоод 50 амгалан байдлаа бодоод нөгөө хүнийг одоо ийм танд буруу зүйл хийсэн хүнийг уучлах оролдлого орон зай өөрийнхөө сэтгэл дотроо гаргаж ирж гин гэсэн. Тэг хүнээс энэ нь бол өөрөөс нь маш ийм ухамсартай тэгээд ийм эргцүүлэн тунгаах одоо тийм шаардж идэг тийм үе одоо 5 дугаар хон буюу хамгийн сүүлийн үе шат болцлгүй уучлах. За энэ үед ямар ч байсан бусдаас эргүүлээд ямар нэгэн зүйл авах тийм хүсэлт хүлээлт ерөөсөө байхгүй. Нөгөө хүн уучлалт одоо гуугаагүй байсан ч хамаагүй одоо бусдыг хөшөөж байгаа үе. Сонсоход энэ бол айгүй хүнд тэгээ цөөхөн хүн энэ бол үе шатанд бол хүрдэг тэгээ ялангуяа одоо ийм бурхан шашин тэгээд илүү юм гээрлийн замаар явж байгаа хүмүүс одоо хүнийг одоо бүхий л алдаа оноо ингээд хүлээн аваад ингээд багтаадаг шүү дээ. Тэгэхээр ийм тиймэрхүү хүмүүсийн хүрдэг төвшин байдаг. Тэгэхээр нөгөө нэг жирийн өдөр тутмынхаа амьдралдаа ингээд оролцоод явж байгаа над чиг ингээд хүмүүсийн хувьд бол нөгөө хувиран өөрчлөгддөг үе шат буюу 4-р үе шатанд өөрийнхөө төлөө өөрийнхөө сэтгэл зүрхэндээ тэр хүнийг уучлах орон зай гаргаад тэгээд тэрэндээ ингээд тэр хүнийг уучлахаар оролдож байгаа. Тийм үе шатанд бид нэр хүрчих юм бол илүү хангалттай үе шат. Тэгэхээр нөгөө ухамсартайч байсан, ухамсаргүйч байсандээ ямар нэгэн зүйлд өдөөгдөөд ч юм уу тэгээд нөгөө хүн өөрийг нь бусад хүн хэрхэн өвтгсөн бэ гэдэг талаар ингээд бодоод л байх юм бол мэдээж хэрэг стресс нэмэгдэж байгаа тий. Тэгээд саяны ярьсан тэр 4-р үе шатанд хүрээд ирчих юм бол бид нэр одоо бусдыг одоо уучлж чадж байгаа юм тий. Тэгээ уучлж чадах юм бол тэр бухимдал, хорсол, тэр архаг уур уцаар стресс тэгээд хөрөмгийлэл буурснаар одоо нөгөө гэр бүлийн харилцаанд бол одоо ингээд драма багсаж байгаа гэсэн үг. Тэгэхээр бид нэр өөрийнхөө гэр бүлийн харилцаа болоод юм найз нөхдөдөө дотн найзлах тэр харилцаа юм сайжрах бол давуу талтай. Тэгээд энэ нь бол өөрөө мэдээ сэтгэл зүйн хувьд маш сайн амар амгалан байдлыг авчирч байгаа. За бие физиологийн хувьд одоо мэрэгчлэнүүд хосуудын дунд бол судалгаа хийхэд хосууд одоо бие биенээ уучлж чадах юм бол одоо зүрхнийхэн цогцолтод хэвэн болох тайвшрах тэгээд нөгөө стресс нь буурж байгаа учраас нойрны чанарын сайжрах тэгээд нөгөө им хэргэлдэг байсан эмийн тун нь багасах хин хиндээ бас нөгөө хамгийн чухал зүйл нь хүч хэрэглэх нь бол буурдгаа гэсэн судалгаа бол байдаг юм байлээ. За энэ хүртэл нөгөө уучлахын ач холбогдол үе шатуудын бол яриад дуслаа. Тэгээд бидний тэгтээ нөгөө санджаах ёстой нэг зүйл нь болохоор уучлалт гуйж байгаа, уучлалт гуйлгаж байгаа хүмүүсийн хин нэгнийхэн зөв буруугийн талаар энд бол ерөөсөө ойлголт бол уг нь бол гаргаж тавихгүй байвал айгу зүгээр яагаад гэх юм бол харилцаанд чинь ямар нэгэн асуудал үүсгэж хин хиндэн зүтгэл буруутгал байгаа гэдгийг санджаах нь айгу зүгээр. Тэгээд нөгөө хамгийн гол нь уучлаад өөрийгөө ч уучлах, бусдыг ч уучлахын ач холбогдол нь та урагшлах гэдэг юм. Тэгээ одоо байхдаа 50 амгалан байх гэдэг. Энэ л хамгийн чухал учраас болохоос биш. Эннийхэн зөв, эннийх нь буруу гэдэг нь бол ерөөсөө чухал бол биш шүү. За тэгээд бид нар насан туршдаа бусад хүмүүстэй бол харилцаанд бол орсоор л байна. Тэгээ энэ хугацаанд бид нэр өөрсдөө бусдыг санамсаргүй бас нэг гомдоох, шархлуулах тий бусад хүн ч гэсэндээ бид нарыг ингээд шархлуулах зүйл бол ингээд дандаа биш ч гэсэндээ хаяа бол ингээд гарч иж тохиолдноо. Тэгэхээр тэр учирч байгаа хүмүүсээ тэр шалтгаантай нь
энэ хүнд надтай шалтгаантай учирсан юм уу, улирлын чанартай, төр зүрийн учрал юм уу, эсвэл энэ хүнтэй би насан туршийн холбоотой, хизээж энэ салгаж болохгүй юм холбоотой хүмүүс юм уу гэдгийг салгаж харах нь бас айгүй чухал байдаг. Тэгээд эн чинь нөгөө тхийн тул бид нэрд өөрсөндөө бүр ингээд зориудаар өөртөө цаг гаргаад эргцүүлж тунгааж байхгүй бол амьдрал урсаад л тэгэл нэг мэтгэл дотн байсан хүмүүс тэгээд дотн биш болсон. Эсвэл нөгөө уур бухимдал одоо дотн хүндээ уур бухимдал тээцэн зөв илэрхийлж чадахгүй гомдол бухимдал манд улам гүнзэрээд яваад байх тохиолдол байдаг штеп. Хүн хөвчлэн нөгөө харилцаанд ороод шархалах юм бол бусдыг уучлах эсвэл нөгөө бусдаар уучлуулах шаардлагатайгаа тодорхой түвшинд бид нар өөрсдөө мэдчихэдэг. Гэтэл бид нэр цухтаах эсвэл түнтэйг нүүр тулаад сайжруулах гэсэн хоёр сонголтоос аль нэгийг хийдэг. Цухтааж ийна гэдэг чинь тэр харилцаанд асуудал үүсчихэд тах тэр одоо юм чухал шаардлагатай байгаа яриаг хийгээд болж ийн болохгүй байх яах вэ хүү гэдгээ ярилцахгүй цухтаагаад өөр зүйл хийгээд ингээд тойроод яваад байна гэсэн. Тэгээд нөгөө тэгж байгаа хүн чинь ялангуяа нөгөө өөр бусад зүйлд ингээд домтох өөр зүйлээр одоо юм одоо юу гэдэг цагаан нөхцөх гэдэг юм уу тиймэрхүү зүйлүүд аягүй их байгаад байдаг. Тэгэхээр нөгөө нэг зориггүй зорилтгүй ингээд цаашаа явж тойлцоод байгаа юм л та. Тэгэхээр нөгөө сайжруулах сонголт хийн гэдэг нь хэцүү ч гэсэндээ үнэн шударга байгаад одоо харилцаан дээрээ гарч ирж байгаа асуудлаа яриад тий нүүр нүрээ харж агаад шударга яриад ярьж чадчихна гэсэн. Тэгэхээр ч нөгөө нэг бид нэр өөрсдөөсөө ингээд асуух юм л да. За би энэ харилцаанд ингээд гарах одоо харилцаанд ямар нэгэн асуудал гарахад би ингээд цухтаах сонголт хийж гинөө эсвэл ингээд асуудлыг гартаа аваад түүнийг шийдвэрлэх жижигэн ч гэсэн халхам хийж байна уу гэдгээд өөрөө анзаарч мэддэг байх нь чухал. Тэгээд тэрийг ингээд анзаараад би энэ чинь асуудлаасаа цухтах гээд байгаа юм биш үү? Би сайжруулах сонголт хийж шүү гэдгийг бид нар анзаарч мэдэж байна гэдэг чинь илүү ингээд ухамсартайгаар бодоод эргцүүлж тунгааж байгаа гэдэг нь тунгааж байна гэсэн. Тэгэхээр асуудлаасаа бид нар цухтаалаа гэдэг тэр асуудал маань улмал томордог тий хизээч холдож явлаа гэх тэр асуудал шийдэгдэхгүй шүү дээ. Тэгэхээр тийм учраас бид нэр эртгэн шиг ямар нэгэн асуудал гарахыг тэрийг тодорхой үнэн шударга зөв ярих нь айгүй харилцаанд маань айгүй чухал байгаа. Тэгэхээр бид нэр энэ хоёр сонголтоос алийг хийж гинвэ гэхээр хийх хэрэгтэй вэ гэхээр мэдээж хэрэг сайжруулахын сонгож бид нэр харилцаагаа сайн зөв авч явж чадна. Хэрвээ та энэ дугаарыг маань сонсоод эсвэл миний подкастыг ингээд сонсч ирсэн бол та харилцаагаа сайжруулах сонголт хийсэн ямар нэгэн асуудал гарч ирээд тийм цухтаадаг төрлийн хүн бол биш байна гэсэн үг байна. Тэгэхээр хэдүүлээ одоо хамтдаа хэрхэн уучлах вэ гэдэг арга техник буюу дасгал хамтдаа ажиллацгаая гэж бодож байна. Тэгээд энэ дасгалуудыг бол би өөрөө зөндөө олоудаа бичээд тэгээд үр дүнгийн бол өөр дээрээ хамсаж ирсэн. Тэгээд дасгалуудыг ажиллаад дуусчихаар маш олон зүйл хэрэгцүүлж тунгаах бас ингээд хөнгөрсөн мэдрэмжүүдийг ингээд авдаг. Тэгэхээр энийг хийгээд дуусныхаа дараа та өөрийгөө бас өөрөөр харж эхэлнэ гэдэгт бол би танд бүр амлаж байна. Тэгэхээр та өөртөө ингээд 30 минут цаг зарцуулаад энийг бүр хийгээд үзээрэй гэж та бүгдээсээ хүсмээр байна. Уучлах дасгалын тухайд бол ерөөсөө сэтгэл зүйч нар, коуч нар бол өөр өөрсдийн гэсэн арга барилтай одоо өөрсдөө тус тусын бас нэг өөр аргаар ингээд тантай мэдээж хэрэг ярилцаад тань тохирсон тэр аргыг танд мэдээж хэрэг санал болгож байгаа. Гэхдээ миний бодож байгаагаар бол аль үйлдэл нь зөв дараалтай вэ гэхээр уучлах дасгалыг ажиллахаасаа бусдыг уучлна гэдэг тийм дасгал ажиллахаасаа өмнө өөрийгөө уучлах одоо юм дасгал юм уу тэр үг өгүүлбэрийг бичгэн илүү хүнд үр дүнтэй байт юм болов уу гэж би бол хувьдаа боддог. Тэр нь маань өөрөө надад аягүй үр дүн өгсөн. Тэгэхээр нөгөө яагаад вэ гэхээр өөрийгөө ойлгоогүй уучлаагүй хүн бусдын оронд өөрийгөө тавьж ойлгоод тэгээ уучлах бол маш хэцүү байдаг. Тэгэхээр өөрийгөө хүн уучлах юм бол нөгөө бусдыг уучлах нь илүү хэлбэр болоод байгаа. За тэгэхээр одоо хэдүүлээ дасгалтаа орцгоё. Тэгээ нэгдүгээр дасгал нь буюу I statement дээр эхлээд би зураастад өөрийгөө уучлж байна. Дахиад хэлье. Би зураастад өөрийгөө уучлж байна гэдэг нь. Тэгэхээр саяны дээр зураас тассан хэсэгтээ одоо жишээлбэл хэдүүлээ. Жишээ аваад үзье те. За би ээж рүүгээ хашгирч одоо муухай үг хэлсэндээ өөрийгөө уучлж байна. За би өнгөрсөнд ээжтэй ингэж хэлсэндээ өөрийгөө уучлж байна гэдэг ч юм уу те. Энэ өнгөрсөнд хийсэн алдаагаа одоо хийсэн алдаагаа ч юм уу энэ зураасандаа тааруулаад би зураастад өөрийгөө уучлж байна гэд бичгэнэ. Тэгэхээр та хэдэн ч удаа хамаагүй өнгөрсөнд хийсэн тэр ч юм уу өөрийгөө одоо алдаатай зүйл хийсэн гэж одоо бодож байгаа бол тэр бичмээр байгаа зүйлүүдээ дуустал нь тэр бүх зүйлүүдээ ингээ гаргана. Тэг хүн ингээд анзаараад эхлэхээр хүн дотроо ямар олон юм ингээд тээцэн тэрийг хэлмээр те
би ч бас ингэж алтцсан юм биш үү. Ингээд нэг уучлалт гуйчих юмсан гэж босдог. Өөрийгөө уучлмаар зүйлүүд маш их гарч ирд юм билий бичгээр. Тэгэхээр саяны өгүүлбэрт орлуулад хитэндийг ч хамаагүй та бичээд хамгийн гол нэг учир шалтгаанаа олтлоо үндэс суурийг нь олох хүртлээр мэдээж хэрэг бичих юм бол сайн. Тэгэхээр одоо өөрийнхөө хийсэн буруутай санагдж байгаа үйлдэлүүдээ ингээд дуудаад бичгээр мэдээж хэрэг өөрийнхөө нэг муу дүртэй нүүр тулж байгаа шүү дээ. Нэг одоо нэг юм хар бараан дүртэй dark side гэж ярьдаг те. Тэгэхээр энэ дүртэй нүүл тулж байгаа болохоор хүнд мэдээж хүлээн зөвшөөрөхөд маш хэцүү. Тэгээ эн чинь өвдөлттэй шүү дээ. Өвдөлт хүн мэдэрнэ. Тэгээд өөрийгөө би ч одоо ийм муу хүн юм уу те гэд мэдрэхэд хүн тухтаа хизээж байхгүй. Тэгээд яг энийг бичээд ингээд явж хахаар хүн өөрийнхөө одоо нөгөө одоогийнхоо одоо моралтай байгаа байдал үн цэнийг бол тодорхой ойлгож бол хардаг. Тийм ч учраас нэг өнгөрсөндөх өөрийнхөө одоо ийм дургүй хувилбарыг одоо анзаардаг бөгөөд дахиж одоо хуучин шиг хүн байхгүй юмсан гэж бол хичээж эхэлдэг. За ямар нэгэн байдлаар өнгөрсөн нэг алдсан бол тэр хувилбартай хүн дургүй байгаа даа шүү дээ. Тэгэхээр дахиж тийм хүн байхгүй юмсан гэж ингээд хүн хичээж эхэлдэг байна. Хамгийн гол нь өнгөрсөнд Око гэдэг хүн тухайн өгөгдсөн нөхцөл байдалд оюун санаа мэдээлэл дээр үндэслээд яг тухайн тэр цаг үедээ хамгийн сайнараа л ямар нэгэн сонголт бол үйлдэл хийсэн байж таараа. Тэгэхээр одоогийн шиг ур чадвар, мэдлэг, мэдээлэл байгаагүй гэдгийг одоо хүлээн зөвшөөрөөд ойлгоод ингээ харж байгаа учраас тэр ялгааг нь харж байгаа учраас тэр өнгөрсөндөх өөрийнхөө хийсэн алдаагаа уучлахад одоо илүү хэлбэр болдог. За ингээд нөгөө саяны тасгал ажлуудаа ажиллаад ингээд өөрийгөө ойлгоод уучлалчлаа гэд бодох юм бол одоо бид нэр бусад хүн танд хийсэн зүйлүүдийг та уучлах гэдэг. Тэгэхээр нөгөө хүн маань одоо биднийг өвтгөж хандлахчаад бидний тэрийг анзаарч мэдээчгүй явж байж магадгүй. Тэгэхээр тэр хүмүүсийг нөгөө биднээс уучлалт гуйхыг хүлээх юм бол одоо тэр нь ямар хурд хугацааг зарцуулахыг бид нар мэдэхгүй тий. Тэгээд ч энэ өөрөө бидний контролоос гараад явчихж байгаа учраас бид нэр ингээд хүчгүйтэж байгаа. Тиймээс нэг өөрийнхөө амар амгалангийн төлөө бусдыг одоо уучлах, алхам авах нь ингээд ийм чухал байгаа. За тэгвэл хэдүүлээ бусад хүмүүсийг яаж хэрхэн уучлах вэ гэдэг тэр тасгалан ажиллацгаая. За өнгөрсөнд эсвэл одоо ингээд таны гомдоож байгаа нэг хүнийг сонгоод мэдээж хэрэг та хэдэн ч хүмүүдээ сонгож болно. Тэгэхээр өнөөдрийн байдлаар бол та ганцхан нэг хүн сонгоод тэр хүн дээрээ сэтгэлээ сайхан хөнгөлж жагаад одоо бүх зүйлүүдээ гаргаж сайн бичнэ гэсэн. За хэдүүлээ I statement-ийг хэлцгээе. Би түүнийг зураас татаад намайг өвтгсөнд нь уучлж байна. За дахиад хэлье. Би түүнийг тэр хүний нэрийг хэлхин. Тэгээд зураас татаад намайг өвтгсөнд нь уучлж байна гэдэг. Ингээд энэ ганцхан өгүүлбэр. Тэгэхээр одоо хэдүүлээ жишээ хэлж үзье. За би дөржөөг одоо надад муухай үг хэлж намайг одоо ингэж доромжилсанд нь доромжилж өвтгсөнд нь би одоо уучлж байна гэд ингээд хэлчихэж болох юм байна. Тэгэхээр танд тэр хүн ямар шанал өвдөлт өгсөн бэ гэдгийг бүгднгийн ингээд тодорхой дуустал сэтгэлээ онгоод л биччихье. За хэрвээ мэдээж ингээд биччих юм бол таны сэтгэл ингээд хөнгөрөөд тэр хүнд бас өөрөө нэг ухамсартай ухамсаргүйгээр бас маш олон юм сэтгэл хөдлөл мэдрэмжүүд нэг хүн дээр хүн ингээд тээцэн ингээд явж идэм бэл. Тэгэхээр нэг гэрэл тусгаад хараад ингээд бичнэ гэдэг чинь тэдний бүгдийг бодоод гаргаж байгаа гэсэн. Тэгэхээр дараа нь ямар нэгэн зүйл гарч ирэхээр та нөгөө аливаа зүйл өнгөрсөнд болсон зүйл төр одоо нөгөө нэг өдөөгднө гэдэг аа тий триггерд болно гэдэг аа буурна гэсэн үг юм. Тэгэхээр энэ бас аюу тийм давуу талтай байгаа. За одоо миний хэлэх байгаа зүйл болохоор арай илүү агсан түвшнийх буюу арай илүү сайжруулсан хэлбэр. Хэрвээ та хүсэх юм бол одоо тэр сонгож авсан хүнийхээ харталт нь за та ингэж биччихлээ ш тийг хүн ингэ сонгоод те энэ хүн намайг ингэж үтгсэн гэхдээ би уучлж ингэ бичиж байгаа. Тэгэхээр дараагийнх нь даананд нь болохоор тэр хүнийхээ талаар танд хийсэн сайн зүйлүүдийг нь санаад тэгээ тэрийг ингэ бас тууслах биччихье. Муу хийсэн, сайн хийсэн зүйлүүд ингэ биччих юм байна. Тэгээд ингээд бичгээр нөгөө давуу тал нь тэр хүнийг одоо сэтгэл хөдлөл одоо өөрийнхөө тэр сэтгэл хөдлөлийг оролцуулахгүйгээр бодтойгоор тэр хүнийг сайнтай муутаа хараад үнжих боломжтой болчихж байгаа. Тэгэхээр хөвчлэн бид нэг ууралцсан гомдчихсан бухимдалт хийж байгаа үедээ бусдын муу дээр илүү төвлөрөөд тэгээд нэг сайн хийсэн зүйлүүдийг бол мартчихад байдаг. Тэгэхээр ингэж бичих нь өөрөө хүн эн чинь сайнтай муутай яг л надтай адилхан хүн юм байна штэ гэд хүлээн зөвшөөрөхөд илүү хэлбэр болж байгаа. За бусдыг мэдээж хэрэг ингээд дуучлахын тулд бид нөгөө буцаад нэг өөрлөг хөнгө хэрэгтэй болчиход байгаа. Тэгэхээр нөгөө дараагийнх нь арга нь гэх юм бол
ингэж байгаа дахиад та эдтэй хэлээ. Намайг доогуур зураас татаад зүйл хийсэнд уучлаарай. Дахиад хэлье. Намайг доогуур зураас татаад зүйл хийсэнд уучлаарай гэдэг ийм өгүүлбэр байна. Эннийхээ тэр зураас татсан хэсэгтээ та тэр хүнд одоо хийсэн өөрийнхөө одоо буруутай үйлдэлээ бичнэ гэсэн. Тэгэхээр одоо тэр хүнд хийсэн сөрөг одоо хэлсэн үг ч юм уу, сөрөг үйлдэл ч юм уу, тэрийг ингээ сайхан сэтгэлийн онгойтол дахиад бичнэ гэсэн үг. Тэгэхээр нөгөө одоохондоо та тэр хүнтэй нүүр тулаад ярилцах одоо уучлалт гуйх боломжгүй эсвэл өөрөө бэлэн биш байгаа бол ингээд биччихээр таны сэтгэлчин хөнгөрөөд ирч одоо ийм хүчтэй болоод тэгээ эргүүлээд нөгөө хүнтэйгээ уулзахдаа та аль үжи бичсэн, аль үжи тэрийг хүлээн зөвшөөрсөн учраас одоо хэлбэр болно. Тэгээд нөгөө хамгийн сайн зүйл нь та тэр хүнийг уучлах алхам маань ингээд нэгдэж байгаа, ойртож байгаа гэсэн. За 3 дугаарх нь буюу ямар ч тохиолдолд ерөөсөө хэрэглэх зүйл нь өөрийгөө нөгөө хүлээн зөвшөөрөх буюу одоо ингээд дахиад нөгөө I statement дээр хэлнэ. За би хэллээ. Би өөрийнхөө доогуур зураас хийсэн буруутай үйлдэлүүдээ хүлээн зөвшөөрч байна. За дахиад хэлье. Би өөрийнхөө доогуур зураас татаад хийсэн буруутай үйлдэлүүдээ хүлээн зөвшөөрч байна гэд бичнэ. За бичиж байх явцдаа болон бас буудлахсныхаа дараа бид нэр ингээд юу болчихоо гэдгийг маш их сайн эргцүүлж тунгаагаад ингээд бодоод бичиж байгаа шүү дээ. Тэгээ тэрнийхээ тэгээ эргцүүлж тунгаагаад бичсэн зүйлээ бодтойгоор харж байгаа учраас нөгөө хүнээ ойлгоод тэгээ бас дээрээс нь харагдахгүй байсан зүйлс ингээ харагдаад эхэлдэг. Тэгээ бусдыг болон өөрийгөө нөгөө ойлгоод эхлэхээр чинь уур бухимдалтай ямар ч шаардлагагүй болж эхэлт юм бэлээ. Тэгээд уур бухимдал тейхгүй байна. Бусдад ингэж уурлахгүй байна гэдэг чинь бид нэр өөрөө амар амгалан ийм сайхан тайван юм байх ингээ боломж бүрдэж байгаа. Тэгээ хүн бас нөгөө бичээд ингээд харахаар олон сөрөг юмнуудаас өөрийн мэдлгүй та ингээд тээчгсэн хүн тачид тээцээ явж байгаа нь хамгийн гол нь тэрийг анзаарч илрүүлээгүй байдаг. За тэгээд нөгөө өөрийнхөө нөгөө бараан өнгөлөг хийгээд бүхэл одоо энэ өнгө төрхтөгөө одоо өөрөө нүүр тулцсан хүн чинь бусад хүмүүс рүү хуруужжлэх нь ингээд багсдаг. Тэгэхээр энэ дасгалууд бол маш хэрэгтэй. Тэгээд хэцүүч гэлээ гэсэндээ өөрлөг өнгөгээд өөрийнхөө алдаа дутагдaltaй байдлыг харах, хүлээн зөвшөөрөх. За тэгээд тэр маань өөрөө бас бусад хүмүүсийг тэр төвшөндөө тэр одоо өөрийгөө ойлгосон одоо гүнийхээ хэмжээгээр бусад хүмүүсийг бас ойлгож уучлах маань одоо тусалдаг байх нэ. За ингээд өнөөдрийнхөө подкастыг дуусгахаас өмнө өнөөдрийн ярьсан зүйлүүдээ бас базаад дүгнээд ингээд хэдүүлээ дуусгая. За өөрийгөө болоод бусдыг ингээд нэг уучлахын тулд эхлээд бид нэг анзаарч мэдээд ажиглаад нүүр тулаад яагаад тэр үйлдэлийг хийх болсон бэ гэдгийг ойлгочих юм бол бид нэр хүлээн зөвшөөрж байгаа. Тэгээ хүлээн зөвшөөрөөд эхлэхэд бид нэр өөрийгөө болон бусдыг одоо уучлах, оролдлого хийх бас тэр зүрх сэтгэлтэй тэр уучлах орон зайг бид нэр үүсгэж бий болгож байгаа. Тэгэхээр хүмүүрт өөрийн идэгрэх одоо орон зай цаг хугацаа бол хэрэгтэй. Тэгэхээр заавал одоо яарах хэрэггүй түрүүний дурдсан нэг уучлалын 5 үе шатад ингээд явдаг гэсэн шүү дээ. Тэгэхээр нөгөө 4-р хүртлээ өөртөө ингээд цаг хугацаа орон зай олгоорой гэж та бүдээсээ хүсье. За ингээд өнөөдрийн маань подкастыг сонсон та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд таалагдсан бол хамгийн ихэнд subscribe хийгээрэй. Тэгээд лайк, share, комент үлдээгээрэй. Тэгээд эх 7 хоногт хөрөлтөөрийн хамтын дугаараар уулзлаа. Түр баяртай.